Баянгол боловсрол хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн төрийн өмчит сургуулиудад ажиллаж байгаа алс хол Филиппин улсаас зорин ирж мэдлэг оюунаа түгээж байгаа эрхэм багш нар маань Монгол түмний амар мэндийн бэлэгдэл болсон цагаан сарын баярыг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Happy Цагаан сар! Баянгол боловсрол хөтөлбөрийн хүрээнд англи хэлний багш нарын чадварыг дээшлүүлэх, суралцагчдын хүүхдийн чанарыг дээшлүүлэх зорилгоор бол Баянгол дүүргийн англи хэлний 40 багш бол Филиппин улс руу англи хэлний сургалтанд бол амрагдсан байгаа. За мөн засаг даргын санаачлагаар бас Баянгол дүүргийн нийт дүүрэг бол Филиппин улсаас 19 багш бол урьж авчруулж англи хэлний хичээлийг одоо 18 сургуулиуд заалгаж байна. За Филиппин багш нар англи хичээл зааснаар бол энэ хичээлийн хувьд бол хүүхдүүд маш их сонирхолтой. Ярианы чадвар нь бол одоо агсан. Багш нарын хувьд бол одоо хөгжсөн. Филиппин багштайгаа хамтарч ажиллах, мөн одоо хоорондоо бас багш нар маань туршлага солилцох тал дээр, хүүхдийн сурлын агс амжийг ахиулах тал дээр, мөн одоо эсэлтийн ерөнхий шалгалт, мөн одоо сургуулийн бас олон бусад үйл ажиллагаан дээр бол бас багш нартайгаа хамтраад ингээд одоо хүүхдийн сурлагын агс амжийг ахиулах, тийм ээ, хүүхдийг хөгжүүлэх, багшийг хөгжүүлэх ийм олон талт үйл ажиллагаа маань бол үр дүнтэй, амжилттай ингээд хэрэгжиж байна. Нэвтрүүлгийн багийн зүгээс өгч байгаа даалгаврын дагуу багш нар маань 3 багт хуваарлагдсан байгаа. Эхний баг нь болохоор банш буузаа бэлтгэх, 2 дахь баг нь идээгээ засах, 3 дахь баг нь гарын бэлэг гардуулах гэд эдгээр 3 багт хуваарлаж ажиллаж байгаа. Happy Цагаан сар! Өчигдөр би захаас идээ засах материалуудаа бэлдсэлтэй. Уулбоо болон цагаан идээнээс амсаж үзсэн. Уулбоо амттай сайхан байлаа. Бидний хэрэгэлдэг зүйлстэй тун адилхан санагдсан. Түүнээс гадна цагаан идээ бол онцгой сайхан байсан шүү. Зөөрлөж хэлэх юм бол яг нэг тийм тарг шиг. Тийм нэг онцгой амтыг би мэдэрсэн. Мэдээж хэрэг би нутагтаа буцаж очиод цагаан сарын уламжлалтын ёс заншлыг гэрээхэндээ ярьж болно. Монголын талаар илүү ихийг сурч мэдхийг хүсэж байна. What most interesting for me is that we have Хамгийн сонирхолтой зүйл бол уулбоо авч ширээг засах байсан л да. Мэдээж тавгийн идээ засах бол бидэнд маш сонирхолтой байсан. Ийм боломжийг олгосон нь бидэнд сэтгэл хөдлөм сайхан байлаа. Мэдээж хэрэг амт бол сайхан байсан. Гэртээ очиод ч гэсэн энэ хоолыг хийж сураад өөрсдөө бас хийхийг хүсэж байна. I feel like Мэдээж хэрэг энэ үйл явдалд оролцож байгаадаа сэтгэл маш тааламжтай байна. Ялангуяа баярын ширээ засах зүйлсээ худалдан авах үйл ажиллагаа сэтгэл их хөдлөсөн. Ялангуяа Монголын цагаан идээг бид нараа амсаж үзлээ. Мөн тэр тус маань гүүний сүгээр хийсэн айргийг амсаж үзсэн нь бидний хувьд сонирхолтой, сэтгэл татам байсан шүү. Монголын ёс уламжлалыг Филиппиний ёс уламжлалтай бол харьцуулашгүй. Үнэхээр бид нараа сэтгэл хангалуун сайхан байсан. Түүнээс гадна Монголын уламжлалт дээл хувцсыг өмсөөд сууж байгаадаа туйлын их баяртай байна. Хамгийн их сэтгэл хөдлөсөн зүйл бол тавгийн идээ засах хэсэг байсан. За тэгээд гэрийн гисний тавгийг хэрхэн засч байгааг харах бол миний хамгийн их сэтгэл хөдлөсөн үйл явдал байлаа. За сайн байцгаана уу. За юуны өмнө одоо асалбатс манай Монгол орныг маань зорин ирсэн та бүхэндээ юуны өмнө сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье. За тэгээд өнөөдөр та бүхнийхээ авчирсан энэхүү одоо идээг дөрөв хамтдаа засаж одоо үцэцгээе. За тэгээд Монгол үндэстний маань одоо энэхүү идээ ундаа бол одоо хамгийн том цагаан сарын баярын маань гол онцлог зүйл байдаг. За тэгэхээр хэдүүлээ одоо энэхүү та бүхний маань авчирсан идээг энд байршуулан засцгаая. За ингээд монголчууд маань 5 бие махбодыг төлөөлүүлж одоо доод уг нь 5-аар байршуулж тавьдаг. За надаа
аваад өгөө. За. Та бүхний маань харж байгаачлан одоо доод суурийн 5 бие махбодыг төлөөлүүлж таваар тавьдаг. За ингээд өнөөдөр бол одоо хэдүүлээ дээшээгээ 5 үе давхарлаж байр шуудна. За ингээд хэвчлэн одоо залуу гэрүүлүүд бол тулгын 3 чулууг биелэгдэж 5-гийн дэгээ 3-аар ингэж давхарлаж тавьдаг байгаа. За өнөөдөр бол хэдүүлээ 5-аар тавина. За 5 бол одоо эцгийн гэрт бол одоо эдэх 5-аар засдаг. За өндөр настай ахмад хүн, замун олон одоо үр ач зээгээ тойруулсан одоо тийм ахмад хүмүүс буюу өвөг эцгийнхаа гэрт 7 буюу 9 үеэр энэ хөө 5-гийн эдэг дэшин засдаг байгаа. Okay. Ширээ засч байх явцад уул боовыг сондгой тоогоор өржүүлсэн нь миний сэтгэлийг их татсан. Энэ сондгой тоогоор засч байгаа нь ирээдүйн сайн сайхан эд баялаг зэрэг зүйлийг бэлэгдэж байгаа нь надад тун сонирхолтой байлаа. Цагаан сар бол миний хувьд маш сонирхолтой, сэтгэл хөдлөм, сайхан баяр юм байна. Манай улсад ийм баяр байдгүй л дээ. Тэгэхээр энэ уур амьсгал шинэлэг бөгөөд их сайхан байлаа. Монголчуудын золгох ёс надад сонирхолтой санагдсан. Тэдний ахмадуудаа хүндэлж, халамжилж байгаа энэ үйл явц мөн залуучууд хүүхдүүдтэй гарын бэлэг өгч байгаа нь бидэнд үнэхээр сонирхолтой сайхан санагдсан. Хамгийн дурсамжтай дурсаж явах зүйл бол захаас цагаан сарынхаа зүйлийг худалдаж авах байлаа. Уулбоо болон сүүн бүтээгдэхүүний амт бол үнэхээр сайхан байсан. Энд ирэхээс өмнө Монголын тухай мэдээлэл муу эсэл та. Гэхдээ цахим ертөнцөөс уншсанаар бол монголчуудыг нүдэлчин ард түмэн гэдгээр нь төсөөлж байла. Мөн ахмад настай хүмүүсээ их хүнддэг юм байна гэдгийг би олж мэдлээ. Харин танай улсад ирснээс хойш бол өөр сэтгэгдэлтэй болоод байна. Yeah, I am actually amazed. Анхандаа бол би маш их гайхаж байсан. Филиппин, Монгол хоёр улсын ёс заншил бол их өөр. Тэр дундаа ширээ засах, хооллох ёс заншил нь мэдээж хэрэг өөр байгаа. Тэгээд энэ ёс заншлаас суралцах ийм сайхан боломж олгож байгаад би туйлын их баяртай байна. Цагаан сарын баяр бол надад маш их таалагдж байна. Бидэнд ч мөн адил шинэ жилийн баяр гэж байдаг. Гэхдээ бидний баяр Монголын цагаан сараас өөр л дөө. Бидэнд цагаан сарын баярын ёс уламжлалыг мэдж ойлгох боломжийг олгож байгаа та бүхэндээ баярлалаа. Монголын үндэсний хувцас надад маш их таалагдсан. Ялангуяа энэ толгоон гоёл бол надад маш их таалагдж байна. Би үүнийг зүйлснээрээ их гоё харагдаж байгаа байхаа гэж бодож байгаа. Мэдээж хэрэг тавг засах үйл ажиллагаа, тавгийнхаа идээ будааг захаас худалдаж авах, амсаж үзэх эдгээр үйл явц надад бас таалагдсан. Тавгийг сондгой тоотой уул боовор засж байгаа явдал нь их сонирхолтой байлаа. Үүнийг би сондгой гэдэг нь 3, 5, 7, 9 үеэр застгаа гэж ойлгосон. Залуу гэрвлээс эхлээд ахмад настай гэрүүл нь өөр бөгөөд насныхаа тоогоор үе ахиж явдаг юм байна гэж би ойлгоод байгаа. Одоо хүртэл ёс уламжлалаа хадгалж ирсэн Монгол улс өнөөдрийг хүртэл хөгжиж дэвшиж байгаагийн илрэл юм аа. Анх удаага бол Филиппиний багш нар Монголын цагаан сарыг монголчуудаа ингэ тэмдэглэж байна. Тэгэхээр багш нарын хувьд бол их маш сонирхолтой. Өөрсдөө энэ дээр бол үнэхээр одоо Монголын энэ цагаан сар үг уламжлалыг маш сайхан хүлээж авч байна. Их сонирхож байна. Ингээд энэ цагаан сарын бас энэ үйл ажиллагаанд өөрсдөө маш идэвхтэй оролцож байгаа. Одоо жишээл Монгол хүн үнэхээр одоо бас цагаан сараар тийм ээ зочноо яаж хүлээж авах вэ? Бууз бан шиг яаж хийх вэ? Тийм ээ. Цагаан сарда ер нь монголчууд бас яаж бэлддэг юм бэ? Гэх мэтчлэн одоо энэ арга хэмжээнд минь багш нар маань оролцоод энэ дээр бол өөрсдөө маш идэвхтэй, санаачлагтай, их сонирхолтой байсан байна. Thank you so much for leading. Ийм сайхан нэвтрүүлэгт оролцох боломж олгосонд маш их баярлалаа. Монголын соёлын нэг хэсэг болон гар бие оролцож байгаадаа маш их баяртай байна. Өчигдрийн бууз хийх ажиллагаанд миний оролцож байсан хэсэг бол сонгон арч.
Сонгон хэрчих бол нэлээд хүнд даалгавруудын нэг л дээ. Яагаад гэхээр сонгон намайг маш их уйлуулсан. Ямар тач сонгоноо хэрчээ даалгавраа дуусгаад ард нь гарсан болохоор баяртай байна уу. Монгол сонгон намайг уйлуулсан. Гэхдээ хөвгчлөлтэй байлоо. Эхлээд бууз хийхэд багаараа хамтран оролцсон хамгийн сайхан зүйл байлаа. Буузаа амсаж үзье. Эхний хазалт үнэхээр давстай байсан. Харин хоёр дахь буузаа идэхэд ер нь гайгүй боломжтой санагдлаа. Гэхдээ миний бодлоор бол амтлагаан дээр жоохон алдсан болов уу та. Хамгийн чухал нь бид нар багаараа хамтраад бууз хийсэн илүү чухал. Сонгоны тухайд бол өмнө нь сонгон арилгаж хэрчиж байсантай харьцуулахад энэ удаа их аахтай санагдлаа. Хэдийн нулимс урсаад хэцүү байсан ч гэсэн сонгоноо хэрчээд дуусгасан. Би хувьдаа бол бууз хэрхэн хийдгийг мэдэхгүй. Буузанд юу ордгийг ч мэдэхгүй. Тийм болохоор буузны орцыг цуглуулахаас нь эхэлсэн. Орцоо цуглуулахад их сонирхолтой байлаа. Жишээ нь махаа сонгохдоо ямар байвал зүгээр юм болов? Өөр юу хийвэл зүгээр вэ гэдгийг ярилцсан болохоор сонирхолтой байсан. Oh yes, actually. Монгол хоолны тухайд бууз бол миний хамгийн дуртай хоол. Монгол хоол үнэхээр сайхан. Би бууз, пиршгэ идэх дуртай. Би сургуулийнхаа цайны газраас өдөр бүр пиршгэ авч идэх юм уу? Actually, Би Филиппинд өөрөнгө гисэн бейкери ажиллаулдаг байлаа. Тийм болохоор би бялуу жигмэх дуртай. Энэ маань миний хувьд давуу тал болохоор би гурилаа маш сайн зурсан гэж бодож байна. that's the reason why yeah, so it's really Сая хэлсэнчлэн бейкери хийх дуртай болохоор миний хувьд зах явж хүнсээ цуглуулах, гурилаа сонгох зэрэг нь их сонирхолтой байлаа. I enjoyed it. Миний хувьд анх удаа Монгол дээл өмсч үзэж байна уу. Мэдээж Филиппинд өмсдөг хувцснаас их ялгаатай юм. Гэхдээ энэ хувцас надад их таалагдж байна. Яагаад гэвэл маш гоё бас тухтай юм. Филиппиний үндэсний баяр гэвэл зул сарын баяр гэж хэлж болно. Зул сарын баяраар Монголын цагаан сартай адилхан гэр бүлээрээ цуглараад хооллдог. Филиппинд зул сарын баяраар бид ихэвчлэн доовуу гэж нэрлэдэг хоолоо хийдэг. Харагдах байдал нь бууцтай адилхан биш ч гэлээ нөгөө талаараа хүмүүсийг цуглуулж дайлах гэсэн утга учир нь адилхан гэж би хувьдаа бодож байна. Яг үннийг хэлэхэд эхний бууз идэхэд их давстай байсан. Энэ бид нар махан амтлах үедээ сайн холиогоогоос болсон баг. Хоёр дахь буузаа амтлахад зүгээр байсан болохоор гоё хийсэн гэж бодож байна. All right. So Юун түрүүнд Баянгол дүүргийн төсөлд хамрагдан ирээдүйн хойч үедээ англи хэл зааж ахуулсан нэр төрийн байрал өршөө хэрэг юм. Мөн энэ төслийн нэгэн хэсэг байснараа бид бүгдээрээ энэ сайхан уламжилт байрын үйл ажиллагаанд оролцсон. Жинхэнэ Монгол эмэгтэй шиг хувцлан эд хэрэглэлийн зүүж утсан үнэхээр гайхалтай дурсамж үлдээлээ. dress up like real Mongolian. Oh, it was a very fun. Өчигдөр сонгон хэрцсэн үнэхээр сонирхолтой үйл явдлын нэг байлаа. За тэгээ сонгон хэрчгэд бүр их уйлсан. Яагаад тэгэхээр сонгоны аагаас болоод тэгтээ бид нарт нарны шил байсан болохоор шилээ зүгээд сонгон хэрчж байхдаа хүртэл гоё харагдах нь сонирхолтой байлаа. Сонголтоо хийх үед Орос сонгон, Монгол сонгон гэсэн сонголт гараад ирсэн. Орос сонгон, Монгол сонгон гэж байдгийг мэдээгүй л дээ. Гэхдээ туршиж үзье гэсэн ч Оросыг олж чадаагүй. Тэгээд Монгол сонгон аваад ашигласан. Монгол сонгон үнэхээр сайн сонгон байдгийг билээ. There in the Philippines, we do have Манай Филиппинд сонгон их жижиг хэмжээтэй байдаг л да. Монгол сонгон их том юм. we saw Mongolian Хэрчиж байхад биднийг өөлөөлж чадсан. we have to cut it Монгол сонгон үнэхээр аагтай юм. to our eyes. Бидэнд сонирхолтой түүх дурсамж үлдээлээ. Taking it as a bad experience because so when we first got the dumplings, Эхлээд буузаа жигнээд аваад ирэхэд бид нар хийчлээ шүү дээ болчихлоо гэд байрлсан. but when Тэгээд we took эхний our first хазал bite, амсаад үзтээ. you're really
жигтэйхэн давс амтагдаад амталсан хүн рүүгээ чи ястай давсанд үнэхээр дуртай юм байна да гэд хэлмээр санагдсан. Гэсэн ч дараагийнх нь арай дээр байсан. So yesterday when we were learning Надад хамгийн сонирхолтой нь мах сонгох хэсэг байлаа. Яагаад гэхээр аль хэсгийн махыг сонгуул илүү амттай байдаг юм бол ямар мах сонгуул илүү тохиромжтой вэ гэдгийг бид нар харж байгаа сонгосон болохоор илүү сонирхолтой байлаа. I think one of the Маха хэрчих хэцүү байлоо. Яагаад гэхээр хөлдөө хүйтэн байсан болохоор хэрчгэд бэрхшээлтэй санагдсан. it was a little bit cold because it Гэхдээ хийгээд дууссандаа баяртай байна. frozen. Үнэхээр хүнд байсан ч гэсэн өөрсдийн эерэг бодлороо заавал давж гарна гэж бодсон шүү. Comment by good. Agni Sagar Sar. It's my first time to go to that Өчигдөр market. зах руу очисон чинь миний хувьд анхны тохиолдол байсан л да. Тийм болохоор үнэхээр их догдолсон. Бас их сонирхолтой байлаа. Бууз чимэх нь миний амьдралд анх удаа оролдож байгаа туршлагуудын нэг байлаа. Би амьдралд анх удаа урил зуурч үзсэн. Энийг хийхээс өмнө яана яах вэ гэж сандарч байлаа. Тэгээд хамт оролцож байсан монгол багшийнхаа ачаар амжилттай даван туулсан. Гурил зуурхад хамгийн их сандарч байсан чи амжилттай илүү сайн хийж чадсан. Дараа нь буузаа амсахад би хийчихлээ шүү дээ гэсэн бодол төрж байсан да. Tasty and it's delicious. Монголын өв соёл энэ бас уламжлалыг бол маш сайхан хүлээж авч байна. Монголчууд бол үнэхээр энэ цагаан сар энэ баярыг бол үнэхээр сайхан мэддэг юм байна. Энэ өв уламжлал энэ соёлыг бол бас тийм ээ бид нар мэдж явах хэрэгтэй юм байна. Цаашаагаа бол одоо бас тухайн ойрхон улс орондоо бол энэ соёлын энэ талаар бол тийм ээ таниулах сурчлах тал дээр бол энэ багш нарын минь оролцоо их бол байгаа гэж би бол ойлгож байна. Agni Sagar Sar. Handmade shop. Дэлгүүрт очиход хамгийн сонирхолтой нь гар урлалын зүйлүүд байсан. Анх удаа гар урлалын дэлгүүрээр орж үзсэн. Сурагчдаа сонгосон дэвтэр бол сурагчдад хэрэгтэй бэлэг болсон гэж бодож байна. Хамгийн дурсамжтай нь өнөөдөр ингээд бууз идээд сууж байсан нь хамгийн гоё байсан. Өмнө нь би бууз идэж байсан ч өнөөдрийн буузыг үхрийн махаар хийсэн учраас илүү амттай байна. Энэ амт хизээч мартагдахгүй. Цагаан сараар бэлэг солилцсон гэдэг сэтгэл хөдлөл мэдрэмжийг давхар хувааж байгаа юм шиг санагдсан. Жишээ нь би маш баяртайгаар хүнд бэлгээ өгвөл тухайн хүн ч мөн адил миний баяртай мэдрэмжийг авч байгаа юм шиг санагдан штэ. Yeah, it's actually very amazing. Дэлгүүрт байгаа гар урлалын бүтээгдэхүүнийг харах их сайхан байсан. Тэндээс сурагчдаа бэлэг сонгох мэдрэмж таалагдсан. Gifts that we can be able to give. Yeah, we actually choose. Эхлээд дэвтэр болон бал авна гэж бодож байсан ч сүүлдээ 4 болон 5 дугаар ангийн хүүхдүүдэд сонгох учраас тэдэнд зурдаг ном илүү сонирхолтой юм болов уу гэж бодоод бүгдээрээ санал нийлээд худалдан авалт хийсэн. Would be able to have, yeah, exchanging. Бэлэг солилцсон гэдэг нь бие биедээ хэр хайртай, бие биенээ хэрхэн хүндэлж байгаагаа харуулж байгаа учраас их сайхан санагддаг. Өнөөдөр бэлэг өгөх хүүхдээ хэн гэдгийг мэдэхгүй байсан. Бэлгээ өгөх хүүхдээ харсан чинь миний зааж байгаа хичээл дээр хичээлээ ойлгохгүй байгаа хүүхдүүдэд үргэлж тусалж байсан сурагч маань байсан. Тийм учраас маш их баяртай байсан. Also because
in our class, he sometimes Oh, I was actually very excited. Би бэлэг сонгож байхдаа өөрөө тэдгээр хүүхдүүдийн насан дээр бэлэг авч байхдаа хэрхэн баярлаж байсан шигэ тэр хүүхдүүдэд бэлэг сонгохыг хичээсэн. Actually, yes. Хүүхдүүдэд авсан бэлгэндээ маш сэтгэл хангалуун байна. Яагаад гэхээр би өөрөө зураг зурах сонирхолтой. Хүүхдүүдийн зураг зурах чадварыг нэмэгдүүлэх, зураг зурж байгаа хүүхдүүдийг харах дуртай учраас зургийн хэрэгсэл авсандаа баяртай байна. Яг тэр хүүхдүүдийн насан дээр бэлэг хүлээж авч байхдаа үнэхээр их баярлдаг байсан. Тэгээд яг тэр мэдрэмжээрээ хүүхдүүдэд буцаагаад бэлэг өгч байгаа гэж бодсон чинь сэтгэл их хөдөлсөн. Би их өгөөмөр хүн. Хүүхдүүдэд бэлэг өгнө гэж бодохоор сэтгэл их хөдөлсөн. Филиппинд байхдаа хүртэл жоохон хүүхдүүдэд хичээл заадаг байсан. Монголд ирээд ч бас жоохон хүүхдүүдэд хичээл заах нь надад сэтгэл дүүрэн мэдрэмжийг өгсөн. Бэлэг сонгохдоо цүнх болон арай өөр зүйлүүдийг авахыг хүссэн. Гэхдээ ихэнх Филиппин багш нар урлаг тал руугаа чиглэсэн зургийн хэрэгсэл авахыг хүссэн. Ямар тач бидний зорилго бол хүүхдүүдэд хичээл заах, сургах гэдэг дээр санал нийлсэн учраас тэдэнтэйгээ нийлээд зургийн хэрэгслийг үзэгний савтай хамт хүүхдүүдтэй авсан. Үнэхээр их догдолсон. Мөн хүүхдүүд бэлэг авахдаа ямар сэтгэл хөдлөл гаргахыг мэдэхгүй учраас жаахан сандарсан. Харин хүүхдүүд маань бэлгээ талархсан сэтгэлээр авсан нь их таалагдсан. Цагаан сарын баяр гэдэг нь өвлийг өнтөө үдэж, хаврыг угтаж байгаа сайхан баяр юм байна гэж ойлгосон. Залуус бид нар настай хүмүүсээ хүндэлж золгодог ийм баяр юм байна. Би ийм нэвтрүүлэгт орж байгаагаа аав ээждээ хэлхийг маш их хүсэж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зурганд ороод ингээд ярилцлага өгөөд энд болж байгаа бүх үйл ажиллагааных нь нэг хэсэг болж байгаадаа маш их баяртай байна. Амьдралдаа хамгийн анх удаа надад хүн хадаг байраа золгоход би үнэхээр уярсан. Аз жаргалтай сайхан мэдрэмжийг авсан. Өнөөдөр ирсэн манай сурагчийг дүүрэн бэлэг гэдэг. Миний хичээлийн үеэр үнэхээр идэвхтэй байдаг. Заасан хичээлийг маш их ойлгохыг хичээдэг. Идэвхтэй, зүтгэлтэй ийм сурагч. Монголд ирээд хамгийн түрүүнд үндэсний баяртай танилцаад туршлага судалж байгаа нь сайхан санагдсан. Үндэсний баяр цагаан сар дуустал олон өдөр байгаа. Эдгээр өдрүүдэд хүмүүс дээлээ өмсөд явж байгааг харах үнэхээр сайхан санагдаж байна. Маш их баяртай байсан. Хүүхдүүдэд бэлэг өгнө гэж бодохоор, өөрийнхөө сурагчид бэлэг өгнө гэж бодохоор үнэхээр дүүрэн баяртай мэдрэмж авсан. Ингээд багш нар дээр маань сурагчдын төлөөлөл ирж залгах бөгөөд багш нар маань өөрсдөө одоо сар шинийхээ бэлтгэлийг базаах нэ.
байцгаана уу? Сайхан шинжилгээ үү? Сайн байна. За. Та бүхэн сайхан шилцгээж байна уу? Сайхан шилцгээж байна уу? Баянгол дүүргийн Баянгол одоо боловсрол хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн төрийн эмчийн сургуулиуд дээр Филиппин улсаас одоо 19 багш маань хүрэлцэн ирж Баянгол дүүргийн хүүхдүүдэд маань англи хэлний хичээл зааж байна. За та бүхэн маань анх удаага Монгол улсад цагаан сараа тэмдэглэж байна. Та бүхэндээ бас сар шинэ мэндийг хүргэе. Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, сайн бүхнийг одоо төвшүүлье. Хагийн цагаан сар. Сар шиндээ сайхан шинжээрэй.